За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ийм гоё сарнай найз минь бэлгэнд өгсөн бөөн баяр. Сарнай маань ийм гоё улбар шар өнгийн сарнай гарна. За одоо сарнайгаа би харин нэг том савнд тариад тэгээд нэг 7 хоногийн дараа хөрсөндөө гоё дасаад ирэхээр зэрэг агаараар үрслэгээ хийх санаатай байна. За ингээд та бүхэндээ гоё агаараар үрслэгээ хийгээд өрсөлдүүлж байгаа бичлэгээ оруулна. Бөөн баяр ийм гоё сарнайтай болсон. За энд нэг юм сонирхолтой би нэг улаан лойл маань нэлээд сунж ургасан. Тэгэд би ингэж сунцсан улаан лойлоо им дандаа ишин нөгөө нуглаал хөрсөнд тэг тарьдгийн. Гэтэл энэ маань дороос цэцгэлээд ингээд лойлоо өгöd эхэлсэн. Тэгэхээр зэрэг энийг ишин нугалж тарилгүйгээр тэр чигээр нь ингээд савн суулгаад тэгээд савнд ургуулахаар ингээд савнд хийцэн байгаа нь энэ лайлыг нодон би хүлэмжинд гадаа тарьсан 2.5-аас 3 м өндөр ургах тийм лойл байгаа энэ. Тэгээ хэрвээ та бүхэн лойлоо ингээд сунаад ургаад ирэх юм бол ишин нугалж тайрч нугалж эвтэйхэн тэгээ шороонд суулгаж олно. Эсвэл дээрээс нь тайраад шороонд суулгачих юм бол одоо энэ доотлын энэ сугны навчин гарч ирээд дараагийнх нь тэгээд нэг сунгахгүйгээр ургуулчих бас болно. Тэгэж дээдлийнх нь урт ургасан ишин бол танаа тусанд хийгээд ингээ өрслүүлж болно. Би энийг болохоор энэ сугнаас нь гарсан доотлын сугнаас гарсан навчин ингээд усанд хийцэн чи юм гоё үндэс гараад ирсэн. Энэ бол өрөнгөнд хийцэн байгаа нь 20 г ус орох зорилттой юм өрөнгөдөөс нэг 15 г усан дотор л энэ жоохон хөөрхөн таналт хийсэн лойл маань ингээд гоё үндэс гараад ирсэн байна. Одоо энэ бол их лойлтойгоо зэрэгцээд ингээд лойлоо өгöd эхэлнэ гэсэн үг. Шорон суулгахад за энэ урдлынх нь болохоор тасалгааны лойл. Тасалгааны лойлыг болохоор таналт хийх шаардлага байхгүй. Зүгээр бутлаад ургаад байна. За хойдлынх нь болохоор 2.5-аас 3 м өндөр ургадаг учраас би юм мод хатгаж өгсөн. За лойл ингээд дороо юм багц гараад ирнэ. Навч болгоныхоо дороос ингээд навч гарч ирэх ёстой. Зарим нь болохоор одоо энэ навчны эндээс лойл гарсан бол дараагийн навч нь өнжөөд тэгээ 3 дахьаасаа ингээд багц бас лойл гарч ирэх ёстой. За ингээд 5-аас 7 багц лойл гараад ирэхээр энэ зэрэг дээрээс нь тайрчин. Тэгээ дээрээс нь тайрахад 2 м 2 м 5 дээд нь 2 м 5 болдгийн дөө 5-аас 7 багц болоод ирэхээр энэ зэрэг тайраад л ингээд урт төмөр мод шигтгээд ингээд ургуулчихад бол тасалгаанд сайхан ургана. За тэгээ та бүхэн бас ингээд лойло тасалгаанд болон хүлэмжиндээ гадаа тариад ургуулхад бол энэ лойл их сайхан лойл байгаа шүү. Тэгээ таналт хийсэн жоохон гэхгүй ингээд таналт хийгээд гарсан мөчрүүдээ бүгдийг ингээд тусанд хийгээд өрслүүлээд тэгээд ариун их ургац сураагаарай гэж та бүхэндээ захий. За ингээд та бүхнийхээ ургацыг талаад нь амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.